За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шатартай подкаст Cyber Security технологи ер нь бүхэл зүйлийг хамарч ярьж байгаа. За тэр дундаа яг хоо ер нь технологийн салбарт хамарч ярьж байгаа подкастын 2 дахь дугаар маань эхэлж байна. За юун төрөнд энэхүү подкастыг одоо мэрэгжлийн төвшөнд бас ингээд баг хамт олноороо хийж өгч байгаа Nemo Studio багийнхандаа маш их баярлалаа. За та бүхэн одоо Instagram дээр Nemo Mongolia гэж дагдаг болол тэрний арталт нь байгаа одоо студийн хамт олон байна. За тэгээд дээрэс нь одоо энэ өдрийн бодлогыг ингээд энэ урталтаа тавьсан байгаа. Нэг ойролцоогоор нэг 5-6 өдрийн мад тавьсан байгаа. За тэгээд подкаст дуусахад та бүхэн бодож чадах юм бол доор нь комментээр оруулчаарай. Тэгээд шар ер нь бол цагаан талаас одоо нүгэд одоо орцсон байгаа. За тэгээд хараас нүгэд ерөнхийдөө тоглолт дуусахаар байгаа. За тэгээд энэ удаагийн зочноор бол яг энэ мэдээлэл зүйн олимпиад, за математик, за 10 жилийн хүүхдүүдийг одоо алгоритм сургаж байгаа маш том одоо юм зүйлүүдийг хийж байгаа, хувь нэмэр оруулж байгаа найзаагаа урьж оролцсон байна. За Өсхбаатар энэ удаагийн дугаарт оролцож байна. За тэгээд цаашдаа хэдэл Өсхөөгээд удаа явчих. За тэгээд товчхон танилцуулгын хэлэхэд бол Өсхбаатар маань Монгол Улсын их сургуулийг төгссөн. За тэрнээс өмнө бол 10 жилээ Өсгөлийн аймагт дүүргэсэн. За тэгээ Монгол Улсын их сургуулийг төгсөнгүүтээ тэндээ хэсэг багшилж агаад за одоо дундаар нь бас нэг хөдөө явна тий. Тэгээд одоо болохоор Nest Education High School дээр багшилдаг. Математик, мэдээлэл зүйн, за алгоритм эдгээр хичээлүүдийг бас зааж байна. Өөрөө болохоор SQRT одоо алгоритмын одоо болон мэдээлэл зүй програмчлал заадаг академитай. За тэгээд академи дээр бас хүүхдүүд бэлдээд дөнгөж саяхан одоо хэдхэн хоногийн өмнө гарсан мэдээгээр болол SQRT академийн бэлдсэн хүүхдүүд нь өөрийнх нь шавнар нь одоо улсын олимпиадад бүх насны ангилалд авчихв тий. Бүх насны нийслэлийн олимпиадад бүх насны ангилалд бас тэргүүмээр эзэлсэн байна. Багшийн ангилалд одоо хэдэн ч удаа дараалаад одоо Скомон тэргүүмээр эзэлж байгаа юм. Би одоо зодог тайлахгүй бахтаа гэдэг бас гайхаад тий. За тэгээд дээрэс нь бас нэг гоё мэдэн боловсролын тэргүүний ажилтан болсон байна. Өмнө нь болохоор харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын тэргүүн боллоо. Тийм. Босон тий. Тэгэхээр 2-2 одоо ингээд салбараас тэргүүн авсан найздаа одоо баяр хүргье. Тэгээд надаас шиг. Соёлын тэргүүний ажилтан гэдэг шиг юм болж байна. Одоо тэгээд шагналт нь надаас том загас, надаас олон загас барихын ерөөлийг төвшүүлье. За баярлалаа. За тэгээд товчхон бас өөрийгөө нэг үзэж байгаа хүмүүстэй танилцуулбал ер нь юу гэж танилцуулахаар байна. За амартаач шатартай подкастт орж оруулж байгаа юм байна. Та баярлалаа. Би болохоор яг хүүхдүүдийг алгоритм мэдээлэл зүй олимпиадад бэлдэх сонирхолтой байгаа хүүхдүүдтэй багаас нь эхэлж тулж ажиллах сонирхолтой. Ер нь 6 дугаар ангиас нь эхлээд ажилтсан да. Ер нь хүүхдүүдтэй хамтаа бодлого бодоод явах дуртай юм залуу гамаа. Ер нь одоо багшлаад тавьж байгаа Nest Education сургуульд багшилж байгаа бас SQRT академи гэдэг сургуулийн төв ажиллалт. SQRT тий. Зөв. Тэгээ хүүхдүүдийг 6 дугаар ангиас нь эхлээд бэлддэг юм. Тэгээ өөрөө ер нь 1-р ангиас эхлээд ер нь бэлдээд одоо үдээ зэрэгтэй явчих. Ер нь хүүхднаас за тэгээ 10 жилдээ хаана сурсан, ер нь хаанаас ирсэн. За тэгээд одоо ингээд энэ хүртэлх ингээд замнал нь ер нь товчхондоо эхлэх одоо тэр цэг нь хаана байсан? 10 жил тахтай яг математик дуртай, бодлого дууддаг, олимпиадад оролцдог тийм хүүхдтэй л 4-р ангиас эхлээд ер нь олимпиадад бэлдэж эхэлсэн болов. Математикийн олимпиад тий. Тэгээд цаашдаа жоохон давраад гэх юм уу? Мэдээлэл зүй олимпиадад бас бэлддэг болоод за тэгээд ер нь олимпиадын хүмүүжил гэдэг юмар хүмүүжж ирсэн. Бодлого бодох дуртай. Тэгэхээр надад одоо нэг яг ингээ 10 жилд ингээ олимпиадад бэлддэг, их сургуульд олимпиадад бэлддэг. Би өөрөө бас ер нь бас тийм төрлийн хүүхдүүдтэй нэг гэтээ нэг юм бусад чөлөөт цаг ер нь гарахаа бичдэг тий. Тэнгүүд одоо ингээд гадуур сагстай болох, гүйж харах. За ингээд ер нь ингээ найзуудтайгаа ингээд явах тий. Ийм цаг чөлөө ер нь бага олдоод эхэлдэг. Тийм ер нь тэр ялчгүй багсдаг л да. Гэхдээ нөгөө бодлого бодохоос илүү тийм каф авч чаддаг. Нэг бодлого бодчихороо өөртөө амар баярлаад байдаг. Тийм болохоор заавал нэг сагс тоглож яадаг ч юм уу тиймэрхүү юм бол яг зөв тий. Цаг гарахгүй байх тэрнийх асуудал шаа. Гэхдээ бас нэг бодох хэрэгтэй юм бид нөгөө биеийн эрүүл мэнд сайн байхын тулд тодорхой хэмжээнд нэг спорт хэрэгтэй юм болов.
Тэгж бодоод би нөгөө үе уламжлан улирж ирсэн үндэсний сургуулийн спортоор хичээлтэй. Тийм тий. За тэгээд сонирхолтой болол өсгөөмөр үндэсний сургуулийн спортоор хичээлдэг. Бид хоёр наадамд сур хараад 5 харуулснаас би 5-д орж өсгөө төрүүлстэй. Өсгөө төрүүлсэн байт юм аа. За тэгэхээр би нэг юм ер нь бол их сургуульд орсон одоо түүхий чинь. Их сургуульд бол тэтгэлэгтээ суралцсан. За тэгээд их сургуулийн 4 жил за тэр дэндээ Монгол Улсын их сургуульд програмчлалын ангийг сонгож аваад тэгээд тэндээ 4 жил тэтгэлэгтээ суралцсан маа та тий. Тэрний яг одоо гол эхлэл наанаас байсан. Их сургуульд одоо тэтгэлгийг авахын тулд юу хийв? Тэр үед чинь ингэдэг байсан. Тухайн жил төгсгөнд улсын олимпиадаас медаль авсан хүүхдүүдэд их сургуульд өнгөө 4 жил сурах тэтгэлэг өгдөг байсан. Тэгээ ер нь олимпиадад эхэлсэн шилтгаан маань бараг тэрэлтэй. Тэр үед бол би нөгөө хөдөөний сурагч одоо гадаад дотоод ямар гой сургуулиудын сайн мэдгүй. Миний мэддэг хамгийн сайн сургууль бол МОС байлаа. Тэгээд МОС дэсурдын гэхлээр хэлсэж ороод тухайн үед чи манайх ер нь амьдралын боломж бас жоохон тааруу. Миний төлбөрийг төлнөх бас хэцүү тэтгэврт гарцсан аав ээж байсан учраас тэгээд тэтгэлэгтэйгээр сурахын тулд тухайн жилд улсын олимпиадаас медаль авах хэрэгтэй. Тэгээ яг хуу өмнө жил математикийн улсын олимпиадаас медаль авч ирсэн л да. Гэхдээ нөгөө математик чинь амар өрсөлдөөнтэй. Тэгээд дотроо маш олон хүүхдүүд сонирхоод явж идэг. Тэгээ өмнө жил медаль авсан дараа жил медаль авах гэсэн баталгаа авш. Тэгээд яг хуу улсын олимпиадаас медаль авах магадлал нэмхийн тулд мэдээлэл олимпиадад авах хэрэгтэй. Яг хуу гэхдээ тэр жилдээ бол хоёулангаар медаль авсан л да. Тэгээд яг өөрийнхөө мэддэг тухайн үед миний хамгийн лаг гэж бодож байсан сургуультай 4 жил өнгөө сархаа ирэхээр шагнарч байлаа. Миний амьдралтаа одоо хийсэн хамгийн анхны том зорилгын маань нэг тэрэндээ боломжтой хүрчсэн гэж. За энэ бол бас ер нь тэгээд одоо бидний үеийн хүмүүс чинь тэтгэлэг гэдэг бол за ер нь бол тэрийг авахын тулд маш их хичээдэг тийм байна та. Тэгээд тухайн үед одоо мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэхийн тулд код бичнэ. Алгоритм дээр ажиллана. Тэгэхээр код одоо юун дээр бичдэг вэ? Тэр үед чинь тийм програмчлалын C хэлгээд тэр ихтэй шинэ хэлээсэн. Бидний мэдсэн анх сурсан хэл болохоор Pascal гэдэг програмчлал хэлээ тий. Pascal дээр анх бичиж орчлаа. Манай мэдээлэл зүйн багш Батмөх гэдэг багш маань байгаа л да. Надад Pascal зааж өгч бодлого гэж юм байна. Ингэж боддгийн гэдэг. Зааж өгч ирсэн. Тэр үед болохоор нөгөө Батогдох багшийн шавнар Батогдох гэдэг даханд нэг лаг багш байсан. Билцэн. Тэгээд тэдний шавнар болохоор C хэл дээр бичдэг. Нилээн сайн хөгтөд ийсэн. Тэгэхээр Батогдох багшийн шавнар болохоор даханд тэндээс бол C хэлтэй хөгтөд. Тэнгүүд чи болохоор хөвсгөлөөс Pascal дээр хийдэг. Pascal дээр. Гэтэ ер нь бол ингээ орон нутагт за тэр дундаа одоо ингээ хаа байсан Баян зүрх ч одоо хооштой бас тий. Тэгэхээр өдөөний одоо сумын сургууль тэнд за ингээд мэдээлэл зүй юм байт юм тий, математик юм байт. За дээрэс нь ингээд ийм хэл байт ингээд зааж яндаг тийм багш очсон гэдэг чинь бас ер нь бол тэр бас таасаглалаа. Тийм. Гэтэ яг би болохоор нэг хөсгөлийн төв мөрөнд сурдаг байсан. Баян зүрхөөс наашаа яриад Баян зүрхөөс. Гэхдээ л аймгийн төв дээр мэдээлэл зүйн олимпиадад бэлддэг багш байна гэдэг бол маш чухал. Би бол амар азтай байсан гэсэн үг байхгүй. Зөө. За тэгчингүүтээ Монгол Улсын их сургуульд орж ирээд. Тийм. За тэгээд тэндээсээ бүр цаашлаад олон улсын ерөнхийдөө олимпиадад оролцож ирсэн тий. Тийм яг хуу тэрнээс өмнө болохоор төгсөх жилдээ болохоор нөгөө олон улсын мэдээлэл зүйн олимпиад гэдэг IOI гэдэг улс бүрээс 4 хүүхэд оролцдог хамгийн лаг олимпиад тий. Тэрэнд Монголоос шал гараад оролцоод Болгарт болж ирсэн тэр жил. Тэгээ оролцоод ирсэн. Гэхдээ яг медаль авч таагүй. Гэхдээ л ер нь олон улсын олимпиадад оролцож үзэн гэдэг бол амар гоё. Ер нь хүүхдүүд ямар хуу юм хийдیں۔ Хүүхдүүдийн төвшин ямар байгаа юм, би хаана байгаа гэдгээ амар том завшаан болчихж байгаа байхгүй. За хоёулаа ингээд олимпиадуудын талаар яг дараа нь ялангуяа тэр дундаа IOI-ийн талаар
За IOI чинь бол одоо сүүлийн үед бол бид нар дандаа л медальтай байдаг боллоо тий. Тэгээд тэрний яаж тус ер нь юу ирдэг яадаг тэр талаар ер нь явандаа ярих юм. За тэгэнгүүт одоо болохоор ах сургуульд ингээ багшилж байна тий. За тэр дундаа 10 жилийн хүүхдүүдтэй ингээ тулж ажиллаж байна. Дээрээс нь академиэр бас 10 жилийн хүүхдүүдтэй. Тэрнээс өмнө болохоор хэсэг бас Монгол Улсын их сургуульд хэсэг ажилласан. Хэсэг. Тэгээд ойлоо чи цуг ингээ ажиллаж байлаа. За тэгэхээр ялгаа ер нь чамд юу вэ? Юу штэ. Их сургуульд нэгэнт ороод ирсэн хүүхдийн одоо зан төлөв хандлагыг Сүхбаатар гэдэг хүн өөрчлөх боломжгүй. Яг зөв тий. Маш сайн сурах оюутнууд байгаа. Тэд нэр намайг байсан ч байгаагүй ч сураал явчихна. Ягаад сурахгүй оюутнууд гэж бас ороод ирсэн байгаа. Тэд нэр намайг байсан ч байгаагүй ч угаасаа л орхиод явдаг. Тийм болохоор би илүү 10 жилийн хүүхдүүдтэй ажиллаад байгаа маань тэр хүүхдийн одоо хандлагыг юмыг хүлээж авч байгаа байдлыг те ирээдүйн одоо явах замыг нь бас нэг тодорхой хэмжээнд нөлөөлөх юмсан аль болох одоо өөрийнхөө чаддаг хүүхдүүд нөлөөлж болох үз тиймэрхүү юмар сайн ажилламарлаа л та. За тэгвэл ер нь ингээ 10 жилийн хүүхдүүдтэй ажиллахад одоо өөрөө хэлж байгаагаар бол 10 жилийн хүүхдүүд төр ер нь тухайн хүүхдүүдтэй ажиллах. За тэгээ дээрээс нь ер нь суурийг нь бэлтгэхэд илүү бас нэг юм боломжтой. Магадлал нь арай жоохон өндөр байна гэж хэлэх гээд шүү дээ. Тий. Эдгээр ангиас ер нь танаа сургалт нэг бол одоо юун дээр ер нь хуваарай ч юм уу те хүүхдүүд ер нь эхэлж байна. Тий. Ер нь яг хоо одоогоор бол 6 дугаар ангиас нь эхлээд ажиллаж байгаа. Гэхдээ ер нь бүр багаас ажиллах боломжтой юм шиг л. Тэр яаж харагдж байгаа юм гэхээр 2 жилийн өмнө IOI гэдэг нэг ярьдаг байлаа. Тэрэнд чинь Шинзландын 5 дугаар ангийн хүүхдэрээд медаль авчтэй. Тэрэнд одоо тухайн жилийнх Монголын хамгийн лаг хүүхд одоо миний Шавонлт гэдэг хүүхд байхгүй. Тэр хүүхдийг бүр ялцсан байхгүй. Тэгэхээр одоо тэр хүүхд магадгүй 3 дугаар ангиас эхэлж бэлдсэн ч юм болов. Бүр багаас бас эхлэх гэж шүү дээ. Одоо ч нөгөө зурсалтай код мод гэдэргээл явдаг шиг тэндээсээ бүр системтэйгээр эхэлсэн ч болох юм тийм. Гэхдээ яг сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ одоо тэгээ чамд ингээ бүр багаас нь эхлэх үйл ер нь ямар хүндрэл ер нь тулахаар байна. Би ер нь үзэж байна. Туршиж үзэж арай зориглохгүй байгаа. Нөгөө хүүхд чинь хэлснэ. Аваа санаатай хийшээ санаатай гэдэг ч юм. Тэр нь бол бодол байгаа. Ер нь болдсон болоо яа гэм бол яг хуу 6 дугаар ангиас эхлээд байгаа шалтгаан маань хувьсгч гэдэг юмыг маш сайн ойлгоцсон хүүхдүүдтэй ажил бол надад илүү тогтоо байгаа юм л да. Ягаад тэгэхээр одоо програмчлал мэдээлэл зүй код бичнэ гэдэгтлэр угаасаа л альва тоон утгын нэтрэмийг хувьсгчтай хадгалдаг. Хувьсгч гэж юу вэ гэдгийг ойлгоцсон хүүхдүүд байх юм бол надад арай тогтоо. Гэхдээ тэрийг ойлгоогүй хүүхдээс нь ирэхлээр нь би тэрийг заагаад ойлгуулад ягаад аваад авч болохгүй гэж гисэн бодлоос байгаа. Тийм ээ те. Яг нь одоо ингээ алгоритм ингээд бүр ихнээс нь 10 жилээс нь ингээд юу нь яа. Одоо өсгөө өтөр ер нь ингээд их сургуулиас хойшоо ингээд их сургууль төгссөний тараас эхлэл хойшоо ингээд найзлал явж. Тэгээд тэр дунд нь өсгөөгийн нэг том шийдвэр байдаг те. Тэгээд би Италид байж байгаа үед болохоор өсгөө нэг шийдвэр танилцсан. Бүх юм хаяад тэгээд хөдөө орон нутг руу нүүх шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд за тэр дундаа болохоор хөдөө орон нутгийн одоо 10 жилийн сургуульд очиж багшлах тийм шийдвэр гаргаж ирсэн. Тэр юу нь яагаад тийм шийдвэр гаргаж ирсэн? Тэр юу юм болов? Миний нөгөө яг мөн чанар хүний нөгөө онцлог гэдэг юм болов? 10 жил тахт нөгөө багш нар асуудаг ч чи ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ? Тэгэхээр би дандаа багш болно гэж хариулт өгсөн байхгүй. Тэгэл тэр үе чи багш болохгүй инженер болно лаг хүнд хэрэгтэй хүн болно гэж манай багш намайг загнаалаад гэсэн. Гэтэл сүүлд одоо их сургууль төгсчөөл код хичээл бас нэлээд хэдэн жил явсан шүү дээ. Тэгээ явж хахад багш болохынсан гэсэн нэг тийм бодол байгаа л гэдэг. Тэгээ яг хуу код хичээл явж ах ч бас хэцүү юм хэцүү жоохон ажилтаа стресстэй. Тэгж явж байгаа л за ер нь багш болт юм уу гэж шийдсэн. Тэр үед болохоор Баянгорт алгоритм гэдэг одоо цагаан багшийн
Сургууль. Математикийн цаг маш шүү. Тий. Байгуулж ирсэн. Тэгээд намайг ирж өгчлөөч гэд. Би яг ер нь нэлээд ойрхон харилцаатай л тийм л да. Тэгээд багшуулмаар байна гэж байгаа. Окей, манай төр өтер гэд. Тэгээд Баянгар явчихсан. Гэхдээ нэг Баянгар тусчаад чамд ихнэр болж өгнө. Өгшөнд тэгсэн хэвгүй. Тэгээд очиод байжсэн чи би хотоос ихнэртэй боллоо. Тэгээ буцаар идэж тээ. Тэгээ буцаар ирчихсэн. За түүхэн бол тийм байгаа. Тэгээд Баянгаас буцаад их нэртэйгээ хамт байх гад буцаад ирсэн байдیں۔ За тэгээд тэгсэн ч гэсэн ер нь бол багшаа энэ дээрээ хийсэн. Тий. Одоо маш олон шавьтай болцсон ингээд явж байна. Нэг зүйлийг одоо ингээд хоёлаа. Одоо яг гол хэсэг рүү дэрлээ орё л дээ. Алгоритм гэл би одоо ингээд ер нь технологи ингээд бүгдсэн. За ингээд хэмнэл оюун те. Одоо ингээд бүх юм ингээд тодорхойлчлаа л. Би шууд кодоо өччихлээ. Заавал алгоритм тэр ингээл бүр багаас нь одоо би ингээд чиний ингээд арга барилыг ер нь ингээл мэддэг те. Бүр ингээд суураас нь алгоритм математик цаантай бүр ихнээс математик бодлого. За тэгээ алгоритм руугаа ороод алгоритмаа зураал те. Ингээд дараалтаа явж байгаа. За бүр ингээд зарим хүүхдүүд эрэхт нь ингээд ном өгөө явуулцдаг. Тэ. За ингээд чи номоо уншаад номоо ойлгоод ирээ. Юу нөгөө сургалтанд код бичиж сурнаа гэсэн хүүхд чинь нийгмэтгэд ингээд ном уншаа явж байна те. Тэгэхээр яг чиний арга барил за тэгээ дээрээс нь алгоритм яг одоо энэ суурийг ингэж бүр ингэж багаас нь те математикаас нь ингэ доороос нь ингэж явах нь хэр одоо үр дүнтэй байна. За тэгээд хүүхдүүд шантарч гин үү? Ер нь ингэсний давуу тал нь юу вэ те? Чи нэх гоё ингэ ялгаануудыг гоё гаргадаг үл. Тэг ер нь яг хоо жоохон түрүүхэн үед манай багын боловсрал дээр жоохон алдаа байсан юм болов уу гэж хардیں۔ Тэрний юу вэ гэхлээр одоо уншиж сураад тэгэнгүүт минутанд хэдэг уншиж байна гэж ойлгочдөг те. За бичээд тэгтэнгүүт нь надад гоё хичэлтэй тэгээд дэг. Гэтэ яг уншихын чинь яг үндсэн цаад учир шалтгаан юу гэхлээр нөгөө уншиж байгаа юм ойлгох хэвээр. Бичгийн чинь яг учир шалтгаан юу юм бэ гэхлээр хүнд ойлгохчоор юм бичих хэвээр байхгүй. Тэгээ одоо бол ер нь бас харцангуй засраад тахж байгаа. Тэгээ энэчнээс үүдэлтэй бас нэг зарим хүүхдүүд дээр ажиглагддаг юм нь болохоор унших чадвар нь жоохон сулж байт юм уу те. Бичих чадвар нь жоохон сулж байт юм уу. Тэгэнгүүт тэр маань яг нэг алгоритм сураад код бичээд ирэхлээр бас нөлөөтэй байхгүй. Код бичиж гэн гэдэг чинь нөгөө компьютертой ойлгогдохоор маш эмхцэгцтэй зөв логиктой бичих хэвээр. Тэгэнгүүт нөгөө хүний чинь бичих ур чадвартай айгүй холбогдоод тийм ээ. Бас нэг хүний бичсэн кодыг уншаад ойлгоод тэрийг аваад ашиглаа сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тиймэрхүү юмнууд гарангуут нөгөө нэг хүний чинь бас нөгөө унших чадвартай илүү холбогдоод ирдэг. Тэгэхээр аль болох нөгөө нэг суур ур чадвар юм унших, бичих гэдэг ур чадварууд нь хэрэгтэй болоод байгаа учраас ном унших даалгавар гэдэг. Ер нь тийм байна. Тэр маань тодорхой зарим хүүхдүүд дээр ажиллаад байгаа, зарим хүүхдүүд дээр болохоор жоохон нөгөө залхах маягтай. Тэгэхээр өөөсө багш хүний бас нэг ур чадвар чинь ямар аргыг, ямар хүүхдээр, ямар одоо харилцааг, ямар хүүхдээр гэл бүх юм бас ялгаатай байдаг те. Тэгээ таарахгүй аргачлалууд байна. За тэгвэл одоо математик те. Энэ бүхий шинжлэх ухааны суурь. За тэгвэл одоо би математик яагаад одоо жишээ нь ингээ манай дүү байна л да те. Олон сар ингээ явлаа. Математик ингээ би очиод тоол бодоод байна. Би код хэзээ бичих юм болоо та асуугаад тэгэж те. Тэгэхээр одоо хэдэн сар тав ботчоо. Ер нь цэгцрэх стал да хүний сэтгэлгээ гэдэг зүйл чинь яг цэгцэрж ээж яг нөгөө алгоритмынхаа зөв дараал логик генератор гаргаж ирнэ. Тэгэнгүүт цэгцэрлэлээ бас нэг хэсэг тоодох хэрэгтэй л болчиход байгаа юм. Яг миний яг хараад байгаа өнцгөөс. Гэхдээ энэ маань тэгээ ихэнх хүүхдүүд дээр ажиллаад байгаа л нэг аргачлал байгаа. Яг 100% зөв юм уу буруу юм уу бас сайн мэдэхгүй л байна л да. Би бол ер нь нэлээд өндөр хөвтэй зөв гэж хараад байгаа шүү дээ. Үр дүн гараад байгаа болохоор. Тийм яг хаа үр дүнгууд бол ихнээсээ гарч эхэлчихлээ. Бас болоолах шиг байна. Гэтэ яг хаа ажиллахгүй байгаа хүүхдүүд байгаа. Тэдэргээ хаш нийцээ. Зөв. За тэгвэл математик. Тэгэхээр ерөөсө хэрвээ код өчгөж байгаа бол те ер нь ямар нэг зүйлийг зэгцтэй ингээд хийх гэж байгаа бол цэцэрхийн тул те эхлээ сэтгэлгээ гэдэг зүйлээ ингээд юм эмх зэгцтэй болгохын тулд математик хэрэгтэй юм шүү дээ. Алхамаар нөгөө үр дүндээ
ойртохын тулд. За тэгвэл одоо алгоритм. За алгоритм яг одоо сүүлийн үед болохоор хиймэл оюуны тэмний шоктой холбоотой хэрэгтэй хэрэггүй юу гэл хүмүүс нэлээд ярьжлах шиг байна. Гэхдээ ер нь одоо Америкт ажиллаж байгаа миний одоо би чи яг яасан мэн дээр болохоор 2011 он моноос эхлээд хүүхдүүд бэлдэж эхэлсэн байхгүй юу? Олимпиадад. Нэг юм баа. Тий, бимба өнтер ч одоо Америк том инженерүүд болсон. Бид нартэй би бас ярилцаад байгаа юм. Ер нь одоо алгоритм заах хэрэгтэй байна уу, хэрэггүй байна уу? Ер нь зөв юм ихэд байна уу, буруу юм ихэд байна уу гэдэг. Тэгэхээр тэд нар болохоор намайг ер нь яг зөв юм хийгээд байна гэж хэлж байгаа. Яагаад вэ гэхлээр одоо химэл оюунтай холбоотой химэл ашиглаад зарим даалгавруудыг бол асуудалгүй хийлгэж болоод байгаа. Гэхдээ тэндээс одоо аль нь зөв аль нь буруу энэ төр юмнуудаа сонгох те. Яг одоо энэ төрлийн шийдлэр авах юм бол ирээдүйд ямар асуудалтай тулгархаа тэрийг өөрчилж харж байгаа альва асуудлыг томоор нь зохицоор нь харж чадж байгаа эдгээр нөхдүүд болохоор яалтчгүй л нөгөө алгоритм суурьтай олимпиадаар хүмүүжсэн ийм нөхдүүд багтах юм. Тийм болохоор ер нь алгоритмыг сурах хэрэгтэй гэж. Яг технологийн салбарт маш сайн инженер болохын тулд алгоритмыг сурах хэрэгтэй гэж хараад байгаа. Гэхдээ яг одоо бид нэр алгоритмыг яаж сурах вэ? Химэл оюун хөгжсөн үед яаж сурах вэ? Өмнө нь яаж сурдаг гэсэн гэхээр энэ мэдээж бас нэг тодорхой хэмжээнд хөвсч өөрчлөгдөх ёстой. Бид нэр юугүй одоо юу ч гэдэг одоо бүх л алгоритмыг ингээл нэгнгүү зээжлээд мэдээд тэгээ сураал явдаг гэсэн. Одоо бол ер нь тэхгүйгээр ер нь ийм алгоритм энэ асуудлыг ингэж шийддэг гэхэд ерөнхий арай жоохон том өнцгөр нь хараад тэрийг илүү одоо ямар асуудал дээр юуг нь яаж хэрэгэлтийн гэдэг талаас нь л илүү сурч яг туршлага энэ төр юм цоглуулж байгаа юм болов уу гэж харж байна. Зөв. Тэгэхээр ер нь бол яг суур тэр ойлголтуудыг маш зэгцтэй сурч чадах нь ирээдүйд сайн инженер, мундаг инженер болохтай бүр цаашлаад одоо судлаач, мундаг судлаач болох тэр үе талга нэгднэ. Хэмнэл оюун бол хэрэглээ те. Тэгэхээр энийг яаж хэрэглэх үү гэдэг нь бас мөн адилхан хэрхэн суурьтай байгаагаас хамаарах гэдэг шүү дээ. Тий. Хин одоо ямар төвшөнд хэрэглэж чадах вэ гэдэг нь тухайн хүнийхээ л одоо мэдлэгийн сангаас хамаарах юм болов. Гэхдээ яг хоо сүүлийн үед миний яг нэг жоохон одоо амар бодож одоо хүүхдүүдэд ялангуяа зөвлөгөө өгөхийг хүсэж байгаа сэдв маань болохоор химэл оюуныг бид нэр юун дээр ашиглах вэ? Юун дээр ашиглахгүй вэ гэдгийг маш сайн ялгаж ойлгуулж өгмөр байгаа. Гэхдээ би энэ тал дээр одоо яг тэгж чадахгүй байгаа учраас судлаад яваад байгаа. Хүмүүстэй ажил дээр гэгэр нь ямар хөө төвшөнд ажиллаж байна. Ер нь хаана яаж энэ химэл оюуныг ашиглаж байна? Ажлын байрнууд яаж одоо хувьсч өөрчлөгдөж байгаа талаар их судалж байна. Гэхдээ одоохондоо үр дүн танилцуулах бас арай болоог байна. Тэгэхээр ер нь нэг удахгүй юун дээр химэл оюуныг ашиглах уу? Юун дээр ашиглахгүй. Ялангуяа програмчлалын хүрээнд ч тийм боловсролын салбарт. Ялангуяа тэр дундаа болсон. Яаж бид нэр химэл оюунтай харьцах вэ? Ер нь бол 100% одоо математикийн даалгавраа ч юм уу даалгавруудаа химэл оюунаар хэлгээд яваад ч яалтчгүй болохгүй л тий. Гэхдээ 100% химэл оюуныг ашиглахгүй гэж бол бас болохгүй. Хоцрогдчих юм шиг байна. Тэгэхээр яг ямар төвшөнд ашиглах вэ гэдгийг одоо маш сайн хүүхдүүдэд ялангуяа намайг сонсох, намайг одоо дагах хүүхдүүдэд би энэ тал дээр маш сайн судалгаа хийж байгаа зөвлөгөө өгөхийг л зориод сүүлийн хэдэн сар ажиллаж байна. Зөв. Танай академик чинь орсон ерөнхийдөө айгүй чөлөөтэй хоорондоо бодлого хуваалцаад нэгэндээ тайлбарлаа тий. Ингээ явд юм лээ. Тэгээд ер нь 10 жилийн хүүхдүүдтэй ингээд ажиллахад бас чамд ингээд хувь хүний чинь хувьд ингээд одоо ингээд ойлгож авсан тий. Илүү бас одоо ингээд нэг 5-6 жил болчихоо тий. Тий 5 жил юм лээ. Тий. Тэгэнгүүт чи энэ хугацаанд ер нь чи 5 жилийн өмнөх скватер. Тэгээ одоо байгаа скватер тий. Магадгүй ирээдүйд дахиад өөрчлөгдөнө. Усаал ингээд явам тий. Гэхдээ нэг энэ хугацаанд 10 жилийн хүүхдүүдтэй ажиллахад ер нь чамд өөрт чинь ер нь ямар өөрчлөлт байна? Тий. Би хамаагүй залуулсан шүү дээ. Ер нь ингээд хүүхдүүдтэй ажиллахлаар нөгөө хүүхдүүдийн сэтгэлгээгээ дагаад ч тэгдэм үү, орчноо дагаад ч тэгдэм үү, хүний сэтгэлгээ амар залуучдаг. Ер нь амар тийм гоё эерэг энергитэй газар байхгүй юу. За тэгээд дээрэс нь одоо яг манай сургалтын төв сурах гад
ирж байгаа хүүхдүүд ч нөгөө олимпиадад бэлдэх зорилготой хүүхдүүд байгаа учраас шал өөр хүүхдүүд л дээ. Тэгээд тэднэр дотор ороод ингээ хамт ажиллаад яг ингээд явхлаар бүр хүний сэтгэлгээний талаас ол амар залууж байна. Ер нь л лаг гоё дээ. Тэгээд дээрэс нь бас нэг яхад болохоор би нэг тийм амар лаг багштай хүүхдүүдэд ингээл цаа ингээ юм зааж өгөл манай хүүхдүүд лаг байгаад байгаа юм бол биш үхгүй юу? Би тэнд юу хийж чадчихна гэхэлэр community-г бий болгож чадчихжээ. Тэр 10 жилийн хүүхдүүдийн дотор нь ороод нэгэнтэй найзалж нөгөөдхийн доош нь ингээ хар цагаанаар нь дуудаа те. Хүүхдүүд ингэж хооронд нь зохихоор найзлуулаад чадчих байгаа байхгүй. Тэгээд ингээ нэгэнт найзууд болцсон адилхан сонирхолтой хүүхдүүд чи яах вэ гэхэлэр хамтраад нөгөө бодлогод байна. Одоо SMN дээр нөгөө алхангийн хүн түнд бодлого нэтэр юмнууд чи би бодож чадахгүй байхгүй. Тэгэнгүүт ер нь бодлого боддог нэг 3 4 нөхрийг хамт суулгаад яг тэр бодлогон дээр за энийг бодчих өгчих юм бол тэд нар чи хоорондоо ярилцаараа бодчих. Тэгэхээр тэнд байгаа нэг юм community амар хөөрхөн амар гоё. Тэгээд яг тэрэн дотор ороод би нөгөө хүүхдүүдтэйгээ найзлаад явах тоо. Ер нь ямар ч стрессгүй байдаг. Технологийн салбарт ажиллах ч бас жоохон стресстэй ажил штэ. Тийм штэ. Тийм хэцүү те. Тэгэхээр яг хүүхдүүдтэй ажиллахад бол стресс ерөөсөө ядарснаа мэдэхгүй нөгөө хичээлийн манцаг аль хэдийн бол дууссан байдаг. Манай эхнэр ирж ийн нөгөө оройгоор ажилладаг болохоор тэгвэл хүнд ер нь одоо ингээ хүүхдүүдтэй ингээ ажиллахад ер нь чамд хүндрэлтэй зүйл анх эхэлж яхад ер нь байсан. Тийм. Ийм бэлээ. Би ч нөгөө яг мэрэгчлийн багш үг байхгүй. Яг инженер суртай. Тийм. Тэгэхээр анх эхэлж байхад миний ярьж байгаа юм хүүхдүүд ойлгохгүй байсан. Тэгэнгүүт яг л ингээл адилхан гэмиг 2 өөр хүүхдтэй рангууд нэг нь ойлгоод дараа нь ирсэн ойлгох. Эхэлж ирсэн ойлгохгүй дараа нь ирсэн ойлгоцдог. Тэгэнгүүт би яг тэнцэнээс за яг би сураад байгаа юм байна. Үнд юм ярьж ойлгуулах сурж байгаа юм байна гэдэг. Тэгээд ер нь нэлээд бас туршилт юмнууд нэлээд хийсэн. Одоо тэгээ бас гарцсангүй гайг болж чаддаг. Энэ жоохон наад нь юусан. Наадах чи ер нь нэрээ ажиллагдсан шүү. Би ч гэсэн чиний юмыг анх ойлгодог шүү. Одоо гайг бол ярьж ер нь тэнэг хүндëm алгаа сурчлаа юм да. Яа. За тэгвэл ерөнхийдөө нэг бас нэг юм хөндөх гээд байгаа зүйл нь болохоор танай актем байна те. Ингээд маш удаан хугацаагаар ер нь ингээд илтээдэг аваад яваад байгаа те. Олон сараар. За тэгээд хэрэдэн багштай. За гол багш нь бүгднийг ингээд таньж байна те. Тэгээд дээрээс нь эсэлт ингээд дүүрчдэг. Тэр эцэг эхчүүд танай академиг за тэгээд багш нарыг чи яаж мэдэж олж ирээд. Тэр чинь нөгөө юу манай нөгөө нэг сурагчийн ээж аавд манай сурчлага өнгөө хийж өгдөг байхгүй. За. Тэгээд тэгэхээр ер нь нэг хүүхдийн сурж байгаа агуулга нь 3-4 жил судлаад дүүргэх ёстой юм том хэмжээний агуулга юм. За. Тэгэхээр нэг ороод ирсэн хүүхэд за ингээд нэг 2-3 сар яваад бодлого бодох дуртай болчих юм бол тэр хүүхд ерөөсөө явахгүй ингээ 3-4 жил тэр хүүхдтэй хамт явна гэсэн. Тэгээ явж байхдаа энд нэг сургалтын төв тавьж байгаагүй манай хүүхд сонирхоод байгаа штэ гэд хүмүүст ингээ яриад тэгэл мамаар дамжаал тавьчих. Их сурчлагаан дээр ахтар яасан юм байхгүй. Тэгээд нэг үйлсэлт маань ингээд банк очиртай хичээдэг. Нэг тиймэрхүү болчихдог. Энэ бас нэг үр дүн юм болов л гэж харж байна. Тэгэхээр ер нь хаан чанартай юм байна. Тэрэн дээр ер нь бол хүссэн үсээгөө одоо буцаад хүлээлт хүсэж байгаа тийм. Борлуулалтын шинэмэгт явж байна. За гэхдээ нэг юм байна. Амжилтын талаар ярил таа. Танаа сургалтын төв бэлтгэгдсэн хүүхдүүд одоо ер нь хаана байна. Том сумд сургууль руу явсан уу те. Дээрээс нь улсын болон олон улсын олимпиадад ямар амжилт татсан вэ? Яг хоо мэдээж тийм бас нэг 10 жилийн сургуулийнх нь нөлөө байгаа те. За зарим нь одоо Nest Education дээр тэндээс орж ирсэн хүүхдүүд ч байна. Тэр одоо яжгтийн одоо ингээд амжилттай явж байгаа миний шавнар болохоор 100% миний одоо юм биш. Тийм. Нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт ээж авах нь яг дэмжээ хүүхдэд дэмжиж хамт ажиллаж байгаа анхаарал тавьж байгаа нөхөр даалгавар байсан үгүйг асуудаг ч юм уу те. Энд чинээс эхэлж байгаа. Тэгэл бага ангийн багш нар өдрөөгөл ерөн зөндөө олон багш нарын юу юм. Яг хоо яг мэдээлэл зүйн чиглэлээр явж байгаа сурч амжилттай сурж байгаа хүүхдүүд гэх юм бол ялангуяа нөгөө багын боловсролын нэтер юм бас сайн ямар ч зорхоогүй. Тим нөхдүүд ах юм бол илүү сайн байгаад байгаа шүү. Тэгээ яг хоо одоо эхнээсээ төгсөж эхэлж байна. Яг нөгөө сургалтын төвийн хүүхдүүд маань тэрнээс өмнө нөгөө албан бусаар оюутан багтаа гэртээ авчраад амьдралдаг байсан хүүхдүүд маань аль хэдийн том инженерд болоод
бодлоо явцсан. Тэгээд явж байгаа Австрали руу, Сингапур руу, Америк руу гэдэг нэлээд олон одоо MIT энтерлөө сураад яваад. 13 онд ч тий. 13 онд чинь би ингээд өрөөндөө сууж исэн 100. Тэгээд өсгөө орж ирээд хоёлоо маргааш хөвсгөл явах уу. Тэгээ би за тгийгээд тэгээд бид хоёр ер нь анх бараг шууд танилцаал. Тэгээл шууд хөвсгөл хоёлоо гарч автобусаар зугаал хөвсгөл яваал. За тэгээд тэрнгүүрээ ингээд хөвсгөлөөр бага аялаад за өсгөөгийн ургийн баяр маяраар оролцоод ингээ явж хахад тэр үед нэг мэдээ гасан тий. Ерөнхийдөө бэлдсэн хүүхдүүдээс нь олон улсын одоо энэ мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас медаль авсан байдаг. За тэгээд тэрнээс хойш ер нь л медалийн бүхэ тасраагүй ингээд нэлээ би ингээд жил болох ингээд сонсоод яваад байгаа. Сүүлд ч одоо 2 удаа хүрэл 2 мөнгө гэдэргээл тэгээд амжилттай болмоо ахиулаад медалийн тоон ч олон болоод яваад байгаа тий. Яг уу сүүлийн үед болохоор манай хүүхдүүд айгүй сайн ер нь Монгол хүүхдүүд айгүй сайн бэлтэж оролцдог. Медаль авдаг болоод байгаа. Тэр олон улсын олимпиадын тэр нэг гэтээ медаль авдаг зарчим нь жоохон өөр тий. Алт мөнгө хүрэл. Гэтээ алт мөнгө хүрлийг хэдэн ч айгүй олон хүүхд авдаг тий. Тий нөгөө 12.1 6.1 4.1 гэдэг хуваачдаг. Ер нь бол оролцсон хүүхдүүдийн тал нь медаль авдаг. Гэтээ шалгуур хангаж ийж тий. Тэнд ирж байгаа бодлогод ер нь ямар бодлого? Тэр амар бодлогод шүү дээ, хүнд бодлогод. Тэнд байгаа одоо нийт 6 бодлого байгаа. Тэр 6 бодлогоос миний бодож чадах бодлого энэ бол зөвхөн шүү дээ. Яг уу олуулаа нээлж нухаж бодоод байгаа. Тэгэл тийм өмнөжлийн тийм бодлогуудыг бодсоор байгаа л ер нь хүүхдүүд нь хүнд бодлого. Гэж юу гэдгийг мэддэг болчихж байгаа. Тэгээд тэрийг бодоод тахлаар зөрөгтэй болоод за би ер нь бодож чадах юм байна гэсэн урам нь яг дотор нь бий болоод. Хасаа хүн чинь нөгөө чадна гэсэн юм чаддаг, чадахгүй гэсэн юм чаддаг шүү дээ. Тэгэхээр өмнөжлийн төр бодлогуудыг хүнд бодлогуудыг жоохноор оролдож төхүүлж ингэж явсаар байгаа л чаддаг болж байгаа. Ер нь нэг нэлээд урт хугацааны ажил бэлтгэл юм хэрэгтэй болчихдог. За тэгээд тэгээс ер нь бол үр дүнгээ өртөд явцсан маа та тий. Яг нь энэ дээр нэмээд миний нэг хэлмээр байдаг миний л бодол юм л да. Яг нь олимпиад гэхэлэр одоо манай монголчууд ялангуяа боловсрал гэж хардаг. Ясамин дээр болохоор олимпиадад бэлдэх замаар хүн боловсралтай болоод байгаа юм биш, ур чадвартай болоод байгаа юм байна. Тэгэхээр хүүхдүүд одоо яадын хүүхдээ сургууль төгтөө энэ сургуулийн хүүхдүүд илүү сайн олимпиадад ордог гэдэг ч юм энэ өнцгөр харж одоо боловсралд хандах нь бол буруу болчихдээ. Боловсрал гэдэг чинь тусдаа хамаагүй суур илүү өргөн хүрээний ойлголтыг яриад байгаа. Олимпиад гэдэг бол тэмцээнээс зөвхөн нэг хийг нь сонгож аваад илүү гүнзгэрч бэлдэх. Тэрэн дээр илүү ур чадвараа сайжруулах юм ярьж байгаа юм. Зөв. Тэгэхээр манай ялангуяа нийт массын эцэг эхчүүд тэр болохоор олимпиад гэдэг яг энэ өнцгөөс нь хараарай. Боловсрал бол хүнд бол нэн тэр хүнд шаардлагатай. Олимпиад бол байвал илүү давуу тал болдог ч юм уу те. Яг энэ өнцгөөс нь харах нь бол зүйтэй. Яг уу гэхдээ компаниуд бол боловсралтай гэхээс илүү ур чадвартай мөнгө төлдөг л дөө. Тэ? Сайн ур чадвартай инженерт бол илүү өндөр цалин өгдөг ч юм уу. Тэгэхээр бас ур чадвар бол хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ боловсралтай харьцуулах тийм их жинд орох зүйл бол бас биш шүү. Энийг сайн хүлээж авахгүй бол ихэнх одоо зарим хүүхдүүдийн ээж аваад олимпиадад л зарж байвал миний хүүхд мундаг боловсралтай болчлоо гэдэг өнцгөр хардаг. Энэ бас жоох өрөөсгөл ойлголт. Тийм шүү те. Тэгээд яг го бас нэг зүйлийг хэлээд нэмээд хэлчих юм бол бас олимпиадад орж байгаа хүүхдүүд тэндээс айгуугай бас нөхөрлөл үүсдэг. Тэгээд тэрийг айгуу олон олимпиад хүүхдүүд бэлтгэх зам яаж ер нь тэр явцтай бас олж харж исэн. Тэгээд нэгнээсээ гол нь суралцдаг зүйл байгаад. Тийм. Гэтээ хүүхд заавал олимпиад бэлднэ гэдэг зүйл бас биш те. Олимпиад бэлдэхгүй ч гэсэн маш одоо амжилттай явж байгаа маш олон хүүхдүүд байна те. Тэгэхээр энэ бол зөв сонголтын л асуудал та. Дараагийн нэг зүйл нь одоо түрүүний буцаад IOI руугаа орё л те. Монголоос одоо ингээд IOI-д одоо ер нь ингээд жил их төсөм ингээд бодлогод энэ хүүхдүүд ингээд бодож сураад эхэлж байна те. Тэрэн дээр шалгуулалтын би ингээд сүүлийн үед ер нь анх тэрийг сонсчоод тэг шалгуултад энэ хаажсан. Тухайн бодлогыг хэр үр дүнтэй бодсон те. Тухайн бодлогыг хэр хурдан ингээд
оноонууд нь өөр бас бодогдож шүү аа. Тэгэхээр ер нь тэр шалгаруулалт ер нь оноог үнэлгийг яаж өгöd? Яг хуу Би адилхан л шийдлэн гаргачлаа шүү дээ. тийм яг хуу тэрэн дээр чинь яг нөгөө нэг жинхэнэ алгоритм гэдэг юм нь харьцуулж болох байхгүй. Алгоритм гэж яг юу юм бэ гэхээр альфа ажлыг үр дүнтэй хийх зөв дараалтыг хэлээд. Тэгвэл тэр ажлыг яаж хурдан хийж дуусгах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ тий. Тэгэхээр тэр хурдан хийж байгаа алгоритм нь илүү сайн алгоритм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм даалгаврыг 1 секундын хугацаанд ч гэдэм юм амжаад хийх юм бол оноо авдаг. Тиймэрхүү л шалгаруулалт. Гэхдээ ер нь бол тэнгууд л нөгөө нэг бидний нөгөө нэг төрний яриад байгаа алгоритм гэдэг зүйлээ ойлгох, тэ математик гэдэг зүйлээ ойлгох. Тэгжээж нөгөө одоо тэрэн дээрээ тэр кодо босгож ирэх гэдэг шүү дээ, тэ. Яг цэгцтэй зөв сэтгэлгээ тэгээ дээрэс нь шийдэл. Яг зөв. За. Ерөнхийдөө нөгөө IOI-ын тэр яг саяны үнцгийг л гаргаж ирэх гээд тэр нөгөө шалгаруулалтын тэр хэсгийг одоо ярьж байна. За тэгээд Монгол улсад одоо ер нь хайцсангуу бас ер нь технологи за тэгээд дээрээс нь одоо энэ програмчлалтай энэ зүйлтэй хүл нийлүүлж эхэлж байна л да. За одоо нэг эцэг эхчүүдэд одоо хоёлаа хандаад яг энэ дээр би хүүхдээ ингээд ер нь технологиор явуулмаар байна тий. Ер нь ингээд код мос сургамаар байна. За гэтээ сургалтанд ингээд бас ингээд явах тийм бас боломж олдохгүй. Яаж эхлэх вэ? Ер нь тэр ер нь хаанаас эхлэх? Бүр тэрнээс өмнө яах хэрэгтэй баха. Яг технологийн салбарт орох уугүй юу гэдгийг одоо өстой маш сайн бодох хэрэгтэй. Цаг шинжээд байх шиг. За орлооч 2 мөртэй байх хэрэгтэй юм шиг. За. Технологи дээрэс нь биологч гэдэг. Технологи дээрэс нь физик гэдэг юм тий. Ер нь нэг ингэж жоохон хосолж явахгүй бол технологи эсвэл аялал жуулчлал технологи эсвэл зарчлал тий. Тэгээ ер нь хосолж явахгүй бол бас жоохон эрсдэлтэй. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа хүүхдүүд эцэг эхчүүдэд хандж хэлэхэд одоо яг тийм үе ирж байна тий. Би бол тэгж яагаад байна. Магадгүй одоо юу ч гэдэг Amazon өнөдөр аяг олон ажилч наалж байна гэдэг ч юм уу тий. Энэ хэмэл авны шок цаашдаа илүү үргэлжлэх юм бол магадгүй инженерүүд маань илүү одоо маш сайн байж ээж маш өндөр цалин авдаг. Дундаас дагуулчих юм бол ерөөсөө бараг орлоо. Ийм хандлага руу явчих магадгүй. Тийм би энэ дээр бас жоохон бодох ёстой л гэж бодмаар байна. За окей. Тэгвэл аль салбар руу орсон гэхдээ технологи заавал байна. Тийм заавал. Тэгвэл зэгцтэй эхлэхийн тулд тэр хүүхд ер нь алгоритм гэдэг юу вэ гэж сурч эхлэх гэсэн тий. Яг хоо тэгээд тиймэрхүү онлайн хичээлүүд байд юм одоо би одоо ингээд чиний ингээд зөндөл олон хичээлүүд яригдаал гэдэг тий. Чи онлайн хичээлүүд тавих юм уу? Тийм гаргана. Онлайн одоо Escort MN гэдэг систем онлайн ажиллаж байгаа. Тэрэн дээр ороод сураад явж болно. Гэхдээ би нэг удахгүй аль болох нөгөө видео контент өнөдөр юмнуудаа сайжруулад бэлэн болгоод илүү өргөн хүрээнд сонирхож байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой байхаар. Сонирхож байгаа хүүхдүүд гэдэг нь тэр нь олон нийтэд нээлттэй байх юм уу эсвэл нээлттэй байх юм тий? Нээлттэй байх. Тэгэхээр байдлаар гаргахаа. Гэхдээ бас мэдээж нөгөө нэг систем чинь доктортой ажиллаад явахын тулд тодорхой хэмжээнд мөнгө олж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй би яг 100% үнэгүй системийг нөгөө байнга сайжруулад ингээ яваад. Тэр суур ойлголтуудын бүх хичээлүүдийн тавиад тэгээд илүү одоо хүн бий бол явах юм бол хэмжээнд мөнгө төлөөд явдаг. Иймэрхүү зарчим руу орох хэрэгтэй. Яг одоогоор яг миний ажиллаж чадж байгаа хүүхдүүд гэвэл нөгөө сургуульд сургууль дээр байгаа хүүхдүүдтэй ажиллаж чадж байна. Сургуулийн төв дээр ирсэн хүүхдүүдтэй ажиллаж чадж байна. Өөр хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй болч таа л та. Болч таа. Тэгэхээр аль болох нөгөө олон хүүхдүүд хурж ажилламаар штэ. Бас одоо алгоритм гэж юуг сонсолгүй их сургуульд ороод ирдэг. Тийм хүүхдүүд зөндөө баг штэ. Авьяастай. Тэдгээр хүүхдүүдэд хурж авьяасыг нь багаас нь нээж ажилламаар байна. Тэгэхээр тийм системтэй ер нь тэр суурь ойлголт хичээлүүдийг тавьчихна. Тэр хичээлүүд нь ер нь ойролцоогоор тийм тооцооллоо шүү дээ. Одоо хэдэн цагийн хичээл ер нь тэгж онлайн паблик тавигдах юм. Тэрийг өстой мэдэхгүй байна. Ямар тач яг нарийн хэмжих бол 100 орчим цаг хичээл байх юм болов. 100 орчим цаг. Чинь л одоо хангалттай суурь ойлголтууд авах хичээл шүү дээ. Тэрийг гэхдээ би бас жоохон одоо бас шийдэл мэдл юм сайн гаргаж чадахгүй л байгаа юм л да.
онлайн хичээл бэлдээл яг самбар орол видеогээл ярахлаар амар хэцүү гэж чадахгүй. Тэгэл студент нар бол ялчгүй эрэхтэй юм шиг байна. Энд ингээ ярахт бол амар гоё тогтоогоо байхгүй. Яг гэртээс нөгөө нэг самбар дээр номероо бариад ахлаар ярьж чадахгүй жоо хайцуулах хат. За тэгвэл Escort яг тийм болон за тэгээд дээрээс нь Nemo Studio хамтарсан байдлаар удахгүй бас онлайн юм хичээлүүд гаргаж магадгүй юм шиг байна. Тэгээд тэр үед нь бас шууд тэрийг ингээд тухайд нь зарлаад явъя. За яг алгоритм гэдэг зүйлүүдийг ингээд за дээрээс нь математиктэй энэ зүйлүүдийг хэдүүлээ ер нь бас тодорхой хэмжээнд ярьчлаа гэж бодож байна. Яг уу энэ дээр нэмж одоо хэлэх яг тийм гоё үнцэг бас өөрчлөж байгаа бол тэг яг уу би өөрөө математикийн яг уу сонирхогч. Гэхдээ яг математик сайн мэддэг юм биш байхгүй. Тэгэхээр би нэг бол нөө яг математикийг ярьчлаа гэж бол харахгүй байна. Тийм яг тэрэн дээр болохоор 100% нөгөө математикийн илүү мэрэгжлийн хүн яг математик ч юм уу. Гэхдээ би математикийн хэрэглэгч. Ер нь ямар хэмжээнд математикийн одоо ур чадвар ямар хэмжээнд байж ивэл алгоритм сурахад хэрэгтэй юм бэ гэдгийг нь л мэдээд байгаа гэсэн үг. Тэгээд тэр хэрэгтэй нэг жоохон юмнуудыг бол хүүхдүүдэд бас жоохон яриад өгчнө. Тийм яг алгоритм талаас ярих юм бол ер нь одоо development-ийн доотлын төвшин яг илүү арай суур ойлголт алгоритм гэж юу вэ? Хэрхэн кодлох вэ гэдэг талаар бол хүүхдүүдтэй нэлээд сайн ажилладаг. Тийм байна. Яг хоо тэгээд би нэг ийм хараад байгаа. Одоо ингээд олон улсын кибер аюулгүй байдлын тэмцээн дэлхийн аваар те ингээд эдгээр тэмцээнүүд төр очоод шүүгчээс оролцоод ингээд оролцоо явангууд тэнд байгаа хүүхдүүд competitive program гэдэг те математик суурьтай жижиг крипто боддог. Нэг бол бүр яг тийм суур ойлголтууд маш сайн хүчтэй. За тэр дундаа Солонгос, Япон те тэрний борслын систем суураас нь тэрийг нь маш сайн ойлголцсон хүүхдүүд аюулгүй байдал руу бас орж ирэхээр яг тэр аюулгүй байдал дээр орж ирдэг крипто, reverse, pawn гэдэг бүр тийм юмнууд руу маш сайн орж чадаад байгаа. Тэгэхээр та нар бэлдсэн хүүхдүүдээс аюулгүй байдал гэдэг чиглэл рүү бас сонирхож байгаа тиймэрхүү ер нь яриа хандлагууд ер нь хэр гарч ийн. Тийм бол тэндээс ч бас айгүй гоё хүүхдүүдийг олж авмаар байна. Салбартаа урвуулмаар байна тий. Яг хүүхдүүд тэр талаар сонирхож ярьдэн штэ. Би л нөгөө яранд нь оролцож чаддгүй сайн мэдгүй юм болохоор хараад очтээ. Ер нь сонирхдаг хүүхдүүд бол манайд байгаа. Тэгээд баг маг болоо тэмцээнд оролцоё гэж ярьжлээ тий. Ер нь бол хүүхдүүдийн бас нэг зайлшгүй мэдэх ёстой юмнуудын одоо суур ойлголтуудын нэг нь бол компьютер аюулгүй байдал тий. Хөлжний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэдэг. Энэ юм бол зайлшгүй хэрэгтэй. Ирээдүйд ялангуяа IT инженер болох гэж байгаа хүн бол нэгдүгээр аюулгүй байдлаа 100% хангалттай байх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор би энэ тал дээр нь бас хүүхдүүдэд тодорхой хэмжээнд заавар зөвлөгөө өгмөр л үдээ. Гэхдээ би миний хувьд яг тэртлийн мэдлэг тийм сайн биш болохоор бас ерөнхийд нь л нэг хараал тий. Зөв. За тэгвэл танаа сургалтын төвтэй чи хамтарч ажиллана. За ямар ч гэсэн ийм суур ойлголтуудын талаар яриаг тэгээд өшөө дэлгэрэнгүй байдлаар ярихаар бол өшөө дараагийн тий одоо подкастууд юм уу ийм байдлаар нэг бол манай өсгөөтэй уулзаад гойгоо зөвлөгөөнүүдийг авч болох нь. Тэгээд одоо нэг ийм бас нэг чөлөөт ганц нэг сэтгүүдийн талаар бас сонирхъя. Тэгээд ер нь Өсгбаатар гэдэг хүн зүгээр ингээд нэг математик нэг бол ингээд нэг алгоритм ингээд нэг юм компьютертэй зуралтаал гэдэг юм уу? Ер нь ямар хобби байна танд? Яг хобби нэлээд л олон юмнууд оролдож янз бүр ил болж үзлээ л дээ. Сур оруулжлаа. За тэгээд дээрэс нь зураг бас нэлээд сонирхож явжлаа. За тэгээ бүр багасаа загасчлах их дуртай байлаа. За тэгээ бага байхдаа жоох загас магсаалалж анждаг. Явдгүйсээ сүүлийн хэд бол арай ээлтэйч тийм үү? Catch and release гэх юм. Спорт фишинг маягийн юм игээд. Скойтын одоо тэрний загасчлалтай холбоотой юм хэрэг битээр ч одоо баяжих боломжийг алдсан байт тийм тий. Өсгөө 10 тийч одоо 10 хэдэн он юм бэ?
4 мөр авсан юм уу? Тийм болоо. Тэгээд Google-ийн олон улсын тэмцээнд оролцоод байр эзлээд тэгээд биткойноор шагнуулсан те. Тэгээд бид хоёр биткойныг яаж өрөх вэ гэж бодож байгаад тэгээд тухайн үед өврийн юм жижигхэн иймэрхүү хэмжээтэй те. Жижигхэн загасны уурга хэд биткойноор авчлаа тэр чинь. Тэгээд авцсан байдیں۔ Тэгээд тэрийгэ ер нь бол бариад тайг руу загсанд явсан юмс те. Орцсон. Зөндөө загас арсан байна. Тий, тэр маань тэгээд яах вэ? Хэдэн биткойн байжсэн. Биткойн байжсэн болооч өдөд тэр байтгал уургыг маш олноор нь авах байж. За тэр ч яах вэ? Тэгэхээр загстал ер нь чиний бодлоор ягаад одоо энэ загсны одоо загсчлалыг сонирхтыг. За тэр дундаа би ингээ хараад тахаар одоо энэ оюуны одоо ер нь бол ажил хийдэг хүмүүс загсчл. За тэгээд тэр байгальд гарах нь бас тэр хүмүүст маш их одоо энэ тайтгарлыг өгдөм болов. Бүх юмнаас холдуулаад. Тэгээд дээрэс нь бас ийм бодох боломж олгох юм болов гэж бодод байхгүй. Тийм. Бодох боломж гэхээсээ илүү бодохгүй байх боломж олгодог гэж магадгүй. Загсан тохлоор юу бодож байгаа юм нэг хоёр л юм бодно шүү дээ. Энэ бол өгөөш. Тэгээд хамгийн томдоо ямар загас байгаа вэ? Тий. Өгөөш хаана вэ? Яаж уусч чинь гэдгээр. Тэгээ тиймэрхүү юм бодохгүй байдаг. Тэгээд гоё амарддаг юм болоо. Тэгээд тэргүй бол угаасаа яг юм боддог хүн чинь тэгэл хизээч үргэлжил бодоод байдаг ш дундгаа авдаг. Тийм тий. Байгалийн бодод. Тэгэхээр загсанд бол юм бодохгүй л ах гэж. Тэг гоё амарддаг. Тэгээд дээрээс гарслагч угаасаа гоё л та. Тий. Яа би нэг загсанд ингээ явахаар бүх юмас холдчихдаг. Одоо ядчил хэдүүлээч одоо ингээ загсанд явахаар интернет сүлжээ те. Тиймэрхүү юмас олждаг. Тэнгүүд би нэг зарим нэг зүйлийг ингээ арай нэг өөр өнцгөөс нэг харах. Нэг тийм нэг юм зүгээр ингээ огоороо байж захтаа ингээ гэж нэг юм орж ирэх юмуд бас орж ирдэг. Тэгэхээр тэр талаас бас сайхан зарим зүйлийг өөр талаас нь бодож байгаа. Гэтэ их тохиолдолд бол тэгэл нөгөө шаана байна. Хаагур нуурс болох. Засаа яаж гаргаж ирэх вэ? Тэвэл юм бодсоор байтал баг үлсснөө мэдрэхгүй явчихдаг тийм ээ. За тэгвэл би нэг сонирхолтой нэг юм одоо ном унших өсгөө бас нэлийн ном уншдаг те. Ном бас нэлийн уншин хүн ер нь ингээд ном унших за нэг бол бүр цаашлах юм бол сая үе цагслал байгальтай харьцах те. Ингэснээр ер нь хүнд ер нь одоо ингэж яах нь ер нь хүнд хэр хэрэгтэй вэ? Ямар нэгэн байдлаар одоо миний хэлэх гэдэг юм болохоор хобби. Хүнд хобби байснаар ер нь ямар даваа талууд вэ? Ажлаа хийгээл ингээл те. Явах юм уу? Яг ажил яах ч ажил хийгээд байгаа л гэхлээр мөнгө олох хэрэгтэй те. За тэгээд тэр мөнгөө зарцуулаад нөгөө мөнгөөрөө тодорхой хэмжээнд аз жаргалуудалж авах хэрэгтэй шүү дээ. Мөнгө хүнд тодорхой хэмжээнд байж ах хэрэгтэй. Тэрнээс доош орчих юм бол стресс болж байгаа те. Тэх бах нөө мөнгөний асуудал дорвол. Өдөр тутмын амьдралаа авч явж байгаа. Тэгээ стресс орохгүй байх юм бол ажил хийгээд агтаа тодорхой хэмжээнд л мөнгө олдгоо болчих юм шүү. Гэтэ хүний яг нөгөө амьдралын яг яах ч амьдраад байгаа юм байг бол гоё аз жаргалтай авах гэж амьдрал гоё юм шүү л гэж. Тийм аз жаргалтай амьдрахын тулд хүнд хобби авах хэрэгтэй юм шүү л гэж бодчих шүү дээ. Тийм байл. Тэгээд тэр хоббинд цагаа зарцуулж. Тийм цагаа. Ямар нэгэн байдлаар бас нэг нөөц боломжуудаа зарцуулж тийм санхүүгийн бас нэг жоохон тодорхой юм зарцуулж тийм нууж муугаа тийм нууж муугаад хөдөлтод юм хөдөлтод авцсан байдаг тийм зөв. За би нэг төгсгөлийн нэг хоёлаа нэг юм хэсэг дээр нэг сонирхолтой зүйлийн талаар ярих гэдэг. За тэгэхээр чиний хувьд одоо бид нар ер нь 10 жилийн өмнө бол ямар нэгэн байдлаар одоо хэмнэл оюухан гэдэг одоо яг үдий зэрэгтэй байна гэж төсөлж чадсан юм уу би сайн мэдэхгүй л энэ. Би бол тухайн үед бол одоо барыг нэг сүлжээтэйгээ наслтал тэ сүлжээ айл байдал дүнг сурах гал тэ иймэрхүү юм хийгээл явжсэн. Тэгэхээр одоо ер нь дараагийн нэг 5 жил тэр дундаа ер нь яг технологийн салбарт өөрөө ч одоо ер нь нэг таамаглаж байгаа харж байгаа зүйл нь юу вэ? Тийм би тэрийг бол ерөөсөө 10 жилийн өмнө бол угаасаа хинч яг хэмнэл өнөөдрийн зэрэгтэй юм байна гэж бодог бах те. Тэрэн шиг одоо яг 10 сарын дараа ямар ах мэдэхгүй л л. Ялчгүй мэдэхгүй болчихно. Тэгэхээр би энэ талаар одоо бодож байгаа, бичиж байгаа, ярилцж байгаа хүмүүсийн одоо бичсэн зүйл, ярьсан зүйлийг бол
судлаад байна. Ер нь яг яах ёстой гэдгийг би өөрөө мэдэхгүй болохоор л нөгөө хүмүүсээс харах гээд байгаа байхгүй. Тэгээд энийг ядаж таамаглаад хүүхдүүдтэй бас хуваалцмаар байгаа юм. Ер нь нэг иймэрхүү болох юм шиг байна шүү. Ер нь хэдүүлийн яриадууд бол иймэрхүү байх юм шиг байна гэдэг таамаглалыг гаргаж чадах юм бол тэрийг хүүхдүүдтэй хуваалцах гал тэгэл судлаа л байна. Гэтэ бас одоо яг ийм байна, тийм байна гэдээ хэлчихд бол угаасаа хинч чадхаар болох шиг байна л да. Гэтэ нэг ер нь нэг юм чиглэл гарч ирэх юм. Одоо би нөгөө нэг яад одоо энийг ингээ асууд юм гэхээр ялангуяа одоо нөгөө 10 жилийн хүүхдүүдтэй харьцаж байгаа хүний хувьд нэг юм тэдгээр хүүхдүүд ямар мэрэгчлэр явах уу, яах уу гэдэг дээр ер нь тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа хүн маань өөрөө бас нэг тэр чиглэлээр нэг зарим нэг юм чиглэлийн юм уу те суур нэг юм чиглэлийн юмнуудыг за нэг ер нь энийг барьчвал зүгээр юм шиг байна шүү гэдэг ч юм уу те. Тийм. Яг уу би болохоор нөгөө логик сэтгэлгээ одоо альва асуудлыг томоор харж, альва шийдлийг томоор харж чаддаг байх чадвар гэдэг бол угаасаа зайлшгүй хэрэгтэй юм болов уу гэж харж байна. Одоо тийм болохоор л хүүхдүүдийг одоо тэр зур сэтгэлгээнийх нь нэмийг маш сайн болгохын тулд ажиллаад байгаа юм. Тэгээд одоо яг технологийн өөрчлөлттэй холбоотой бид нэр тэгвэл энэ алгоритмыг одоо яаж одоо илүү хүнд илүү ойрхон болгож, илүү ирээдүйд хэрэглээтэй болгож заах вэ гэдэг тал дээр бас бодоод тодорхой шийдэл дүр дүнд хүрч чадаагүй л да. Судлаад ер нь хүмүүсээс асуугаал одоо Америкт Amazon, Google ажиллаж байгаа шавнар дүүнерээс асуугаал. Ингээл яваад байна. Тэгээд тэндээс бол бас нэг тодорхой яг ийм байна, тийм байна, ингэх гээд байна, тэгэх гээд байна гэсэн шийдэл бас гарч ирж чадахгүй л байгаа тань л да. Тэгэхээр энэ угаасаа л яалтчгүй хэмэл авны өнөөдрийн нэг амар эдрээтэй яах гээд байгааг мэддэхгүй нэг ийм байдалтай. Угаасаа хүн болгоно л яг ийм байдалтай байх шиг байна. Тэгэхээр яг хоо миний л итгээд байгаа итгэл маань болохоор нөгөө хүний логик сэтгэлгээ суур одоо альва асуудлын шин чанарыг ойлгох те альва шийдлийг гаргах энэ сэтгэлгээл зайлшгүй ирээдүйд хэрэгтэй хэврээ үлдэх юм болов уу гэж харж байна. Amazon-д ажиллаж байгаа инженерүүд юу гэж ярьж байгаа нэхлээр өнөөдөр бол угаасаа өөрөө кодчгээ бий болцсон. Альва алгоритм шийдэл юмнуудыг хэмэл авнаас аваад тэднийг угсрах ажил хийж байна. Тэднэр дундаас одоо нөгөө шийдлүүд дундаас сонгох ажлыг бол хийж байна. Ерөнхийдөө болохоор би дунд түвшний инженер гэж явдаг. Гэхдээ яг нөгөө сениор инженер, ахлах инженер шиг тиймэрхүү ажлууд хийдэг болчлоо гэдэг. Хичээл ярьж байна л да. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө нэг алгоритм шийдэл сонголтын өдрөө юм дээр толонгууд нөгөө хүний чинь логик сэтгэлгээ тэгээд дээрэс нь туршлага эдгээр зүйлс болохоор зайлшгүй хэрэгтэй байна. Ийм хэрэгт би эднэр одоо бусад инженерүүдээс илүү байгаа учраас өнөөдөр халагдахгүй. Өөр нэрэдүүд ч халагдах гайг бах гэсэн итгэлтэй байгаа гэдэг чинь. Тэгэхээр одоо энэ нэг суур логик сэтгэлгээ альва асуудлыг мөн чанарыг ойлгох, шийдэл гаргах энэ нэг ур чадвар. Тэгэхээр өөрчлөлтөөр нь хаашаа ч явж болно. Тэр нь зүйл бэлтгээд тэр суур ойлголтуудаа л маш сайн хөгжүүлэх те. За тэгээ 10 жилийн хүүхдүүдтэй ер нь ажиллаа явж байхдаа одоо ер нь хамгийн болж исэн хөгжилтөө одоо баянтай зүйлүүд зөндөө тохиолдох бах те. Тэндээс нэг ганц нэгийг хуваалцвал. За яг ч орж ирэх. Тэгээ ер нь хөгжилтэй юмнууд зөндөө л байдаг л та. Бас өдөр тутамд нөгөө хүүхдүүдтэйгээ нийлээл тэгэл хөгжилтэй амьдэрдэг болох. Яг одоо хөгжихлээр орж ирж байгаа тийм байна. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт. Одоо ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Скватрын харж байгаа ер нь ирээдүй. Ер нь одоо ингээд академиараа ингээд сургалтаа ороод сургалтаа багшлаад ингээд явах юм уу те. Илүү ингээд Монгол Улсын боловсролд өдөр нутагт байгаа хүүхдүүдэд те ер нь боловсролын бас нэг хүртээмж явах хүүхдүүдэд одоо нэм хүрсэн юм хийх тийм бодол. Ер нь одоо нэг бодож байгаа энэ ирээдүйн том зүгээр дүр зураг те. Тиймэрхүү юм гэж байна. Яг хөө ер нь олон хүүхдүүдэд хурц ажиллахыг бол мэдээж хүсэж байна. Гэхдээ яг хөө би ч одоо гав ганцаархнаа ингээл олимпиадад бэлдээ яваад байгаа юм бол биш шүү дээ. Тийм. Зөндөө олон хүмүүс тусдаа ингээл олимпиадад хүүхдүүдийг бэлдээд аль болох багаас нь логик сэтгэлгээ гэдэг минь хөгжүүлэх ажиллаад за математикийн багш нар, модель зам багш нар
тент ингээд зөндөө олон хүмүүс ажиллаад л явж байгаа. Тэр нэг баггүй. Тэгээд яг хуу аль болох одоо багшгүй байгаа байт юм уу те. Тиймэрхүү хүмүүс зөндөө байгаа. Жишээлх юм бол нөгөө тайгаар явсан шүү дээ. Тэгэхэд цаатаа хүмүүс дээр очиод би ярилцсан байхгүй. Гол хэрэг дээр. Тэд нэртэй ярилцж байгаа чи ирээдүйд ямар хүн болох вэ гэдгсэн. Цаатаа хүн болно гэдэг. Тэгээд ягаад цаатаа хүн болгож байгаа байхгүй шүү дээ. Би ирээдүйд 1000 цаатаа болно гэж ярьж байгаа байхгүй. Яг энийн шиг ч гэдэм үү. Яг одоо тэр хүүхдийн тухайд бол нөгөө цаатангаас өөр баг харж байгаа юм байхгүй шүү дээ. Тэр бүхлүү тайх дотор. Энийн шиг байгаа хүүхдүүд магадгүй энэ тэнд байж ах юм биш үү? Хэрвээ тэгвэл би тэр хүүхдүүдэд л бол хурж мэдээллийн технологи юм байт юм байна. Ийм боломж байт юм байна. Ингэж сурах юм бол ийм болох юм байна гэж л хурж ажилламаар байгаа. Тэгээд л явж байгаа. Гэрлээ яг нөгөө хувь хүн гэдэг талаас харах юм бол одоо яг боловсролын салбар хэдийгээр одоо химлэөнөөс арай холоогоо ч гэсэн химлээний нөлөөнд бол бас тодорхой хэмжээнд өртөж болох үз. Ийм салбар тэгвэл би дахиад нэг химлэөнөөс илүү хол нэг бизнес ч юм уу тийм хийх сонирхолтой л байна. Ягаад гэвэл илүү нөгөө гэр бүлийн санхүүгийн доктортой адил нэтэр юм бас бодох хэрэгтэй тийм болохоор тэр маань магадгүй аялал жуулчлалын салбарт ч гэдэг юм уу те хийж үзмээр л байна. За тэрийг дараа нь тусдаж ичээрья. За тэгээд энэ удаагийн дугаарт маань хүрэлцэн ирсэн өсгөөдөө баярлалаа. Энд ингээд тавьсан байгаа нэг 5-6 минутын одоо ер нь бол мад тавьсан байгаа. Тэгээд энийг та бүхэн хэрвээ бодсон бол ер нь гаргалгаа нь одоо ийм байжээ. За хилээ өвчтэй шууд те. Хүүгүүрээд нь нээж шална. Тэгээд ноён зохтон те. Тий, ноён зохтон тэмээгээр долно. Тэгэхээр хамгаалсан ч гэсэн нөгөө сэдээ явж учраас ер нь бол тэмээгээр идэнэ. Тэнгүүд тэргээ энд хаяна. Тэгээд ноён идэнэ. Дахиад нөгөө тэргээ шалаад ноён иш оронгууд дахиад тэргээ хаяад за тэгээд ноён идлээ. Тэнгүүд бэрсээр шалаад иш оронгууд нь бэрсээ долоод тэр шалаад ерөнхийдөө мад болж байгаа. Нэг ийм хөөрхөн бодлого байгаа. За нэг ийм сонирхолтой дугаарыг хийлээ. За тэгээд манай өсгөөтэй холбогдох за дээрээс нь актем за бүр цаашлаад ер нь одоо яг энэ чиглэлээр явуулах гад одоо хүүхдүүдтэй ч юм уу те эсвэл өөрсдөө сурах гад яг юун дээр гацаад байна гэдэг зөвлөгөө ер нь ингээд нэг юм тодорхой асуултууд хариулт авъя гэх юм бол өсгөөтэй холбогдож болох нь байна. Дээрээс нь актем дээр нь очиод бас сонирхоод үзэж болох нь байна. Тэр хүүхдүүд юу хийж гин юу сурч гин бас харж болох нэ. За тэгээд үнэтэй цагаа зарцуулсан өсгөөдөө баярлалаа. За баярлалаа. Ярилцлага дуурж харилцсан баярлалаа. За ирээдүйн ажил хөтөлбөрт өндөр амжилт хүсье. За удахгүй тэгээ загсан явцгаая. За бака. За баярлалаа.